Монгол эр хүн та өөрийгөө босго. Өөрийгөө ял. Өнөөдөр та өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээ. Монгол ирчүүдтэй зориулан танилцуулж буй урмын ялгаа нэвтрүүлэг. Алхан бүрдчин урам өгнө. Гэр бүлийн радио 104.5 84.5 сувг дээр долгионы тааруулан сонсож байгаа эрхэм сонсогч танд өнөөдрийн мэндийг хүргье. Монгол ирчүүдэд урамшуулан зоригжуулж, илүү зоригтой, илүү бүтээлч, илүү өөдрөг болоход дэм болох зорилготой урмын алхаа нэвтрүүлгийн цоошинхэн дугаарыг өнөөдөр гэр бүлийн радиогийн 2 дугаар студийн хойноос хүргэхэд бэлэн болжээ. Урмын алхаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг хамтран бүтээлцэхээр жагаах маань хүрэлцэн ирсэн байна. Жагаахта өнөөдрийн мэндийг хүргье. За сайн байцгаана уу та бүхэндээ бас шинэ 7 хоногийн мэнд хүргье. За өнөөдөр битэрийн хувьд эр хүний удирдах чадварын талаар ярих болно. Эр хүний удирдах чадвар гэдэг бол чухал зүйл шүү дээ, тийм. Үүнтэй холбоотой сайхан сэдвэр бол ярилцсан. Тэгээд таны нөхөр гэр бүлийг хэр удирддаг вэ? Удирдах, манлайлах гэдэг энэ нөлөөлөл эр хүнд хэр чухал гэж та боддог вэ? За мөн удирдах манлайлж чадахгүй байхад өнөө цагийн эрчүүдийг одоо удирдах манлайлж чадахгүй байхад хүргээд байгаа хүчин зүйлүүд нөхцөл байдлуудын тухай та бас юу гэж боддог вэ? Өөрийнхөө үзэл бодлыг нээлттэй бас илэрхийлээрэй. Лайв стримийг та гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар үзэж байгаа. Үзэгч та бас коммент хэсэгт сэтгэл хэлбэрээр өөрийнхөө үзэл бодол байр суурийг илэрхийлээрэй. За таны хувьд ер нь бол удирдах манлайлах гэдэг энэ тал дээр бол одоо маш олон зүйлийг ярих байхаа гэж бодож байна. Тэгээд удирдах эр хүн гэж нэг ялангуяа гэр бүлээ удирддаг эр хүн, байгууллага удирддаг эр хүн, найз нөхдөд удирддаг эр хүн, манлайлдаг эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Энэ талтай холбоотой яриагаар хоёулаа нэвтрүүлгээ эхлэе. За тэгээ. За ер нь бол одоо биднийг удирдах байгааг хэн нэгэн энэ хүн намайг удирдах байна гэж мэдэх бас албагүй гэдгийг бас бид нар ойлгох хэрэгтэй. Тийм ээ. За одоо гэр бүлд байгаа эхнэр маань, үр хүүхдүүд маань, тийм ээ. Одоо бид нарыг энэ одоо намайг удирдаад байна, ингээд байна гэж одоо ойлгох хэрэггүй юм байна. Хамгийн сайн удирдлага гэдэг бол хамгийн сайн нөлөө гэж байгаа юм. Тэ. Тэгээд тэр яг би өнөөдөр бид хоёрын бас нэг гол ярих гэж байгаа юм бол гэр бүл шүү дээ, тийм ээ. Тэгээд гэр бүл. За би бол өөрөө одоо 20 гаруй жил одоо амьдралаа, тийм ээ. Гэр бүлтэй сайхан өөр хүүхдүүд өсгөж өндийлөглөө зүгээр эргээд ингээд амьдралаа харахад яг онлайн бол олон юм байна л да. Өөр яг амьдралаа өөрийнхөө амьдралыг эргээд харахад би өөрөө бас ихэс олуулаа. Одоо манай хамгийн одоо баг дүүн маань 42 та байна шүү дээ. Баг дүүн 42. Баг 2 дүү 42 та. Тэгэхээр чи одоо ингээд баг дүүн надаас 2 ах байгаа дээ шүү дээ. Их ч юм байна шүү дээ. Би чинь доороо одоо 4 дүүтэй, 2 эрэгтэй, 2 эмэгтэй. За тэгээд тэднийхээ амьдралыг харахад бас ах дүүнэрийнхээ эргэн тойрны амьдралыг ингээд харахад ер нь бол гэр бүлээ хүн бол одоо 3 чухал зүйл толгын 3 чулуу байна уу гэж бодлоо. Тэ наашаа ярьж байхдаа. За нэгдүгээрх нь бол одоо гэр бүлийг өрх гэрийн тэргүүн хүн одоо удирдан манлайлах авч явахд бол 3 зүйл маш хэрэгтэй байна. Нэгдүгээрх нь хамтын ажиллагаа. Эхнэртэйгээ би энэ амьдралыг босгож байгаа шүү. Чи бид хоёр бие биендээ тусдим болоод энэ амьдралын одоо тэ одоо тулгыг нь гал бадрааж одоо өрхийг нь өсгөж тооноо босгож яваа шүү гэдэг энийг ойлгуулах хэрэгтэй. Гэтэл ингээд хин нэг нь ажиллаад хин нэг нь ингээд авах биш. Бид нэр бол хамтын ажиллагаа их чухал шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна. Ер нь эргээл ингээд харахад. Тэгээ би яг өөрийнхөө амьдралаас бодоход анх эхнэр үдээр гэр бүл болоход би ч н оюутан эхнэр маань ажилтай цалинтай байсан бохгүй юу. Тэгэхээр яг ингээд одоо ингээд гэр бүлээ аваад явах орлогогүйч гэдэг юм уу те яг тийм мэдрэмжийг найз охиныхоо гарыг харсан тий эхнэрийнхаа шүү бүр эхнэрийнхаа найз охин биш эхнэрийнхаа бид нар чи гэр бүл болоход эхний одоо 2 жил нь би ч оюутан байсан шүү дээ. Тэгээ тийм болгоо тэгээ яг тэгээ зарим үед бол одоо сонсч л байсан хүмүүсээс ингээд
гэр бүлээ авч явах чадваргүй мөртлөө хүнтэй суудсан тий. Ядаа сургууль төгсөөд ажил төрөөд суухгүй гэдэг. Яг тэр эргээд ингээд бид хоёр амьдралаа эргээд ингээд харахад бид хоёрын одоо хамтын ажиллагаа байжээ тий. Нэг нь сураад нэг нь ажиллаа тэгсэн ч гэсэн одоо хоос идэхгүй 2 хонохгүй одоо энэ амьдралаа болгосон байна. За тийм учраас би бас ингээд залуучдын амьдралыг хараад ах тэр хамтын ажиллагаа гэдэг энэ удирдлага их дутаад байгаа юм болов гэж би бодоод байгаа байхгүй юу тийм ээ. Би чамаараа нөхөгдөж би чинь одоо чамдаа бас нэг одоо тус тийм нөлөг болж байгаа шүү гэдэг харилцсан энэ хамтын ажиллагаа их чухал юм а гэж бодож байгаа. За хоёрт нь бол ойлголцол. Харилцан ойлголцол тийм ээ. За энэ харилцан ойлголцол их чухал юм бэлээ. Тэгээ би зүгээр одоо эргээд ингээд хардیں۔ Одоо эхнэр үтээрийн хамгийн их гэр бүл болоод одоо маргалдуулсан нэг зүйл байдаг байхгүй юу? Тэр юу юм бэ гэхээр давсгүй цай. Манай эхнэр чинь Зүүн аймгаас гаралтай байсан юм лээ. Тэгээ би ч одоо орж гараад үерхэл зөндөөл уудсан. Тэгэл орж гараад явж байхдаа давсгүй цай уудаг байсныг мэддэггүй байсан юм л шүү дээ. Яг хөрмөө хийгээд нэг гэрт орсны дараа л мэдсэн шүү дээ. Давсгүй цай чанаад өгд. Энд чи амнаас ч унах гад ээжтэй гэдэл яг ба. Одоо үзээд байсан. Тэгээд одоо би бас эргээд ингээд бодож байгаа. Энэ харилцан ойлголцол буюу бие биенийхээ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх явдал их юм байна. За нэгтгэн. За энэ дотроо хэлэхэд за яг одоо ингээд сүүлийн үед ингээд амьдрал чинь бас одоо ороо бусгаа хүн болгоны амьдрал чинь одоо тэгшгэн биш уулын мод шиг урттай богинтой болох дээр зарим нь сайхан аав ээжийн халамжинд өссөн хүмүүс байд юм байна. Зарим нь ээжтэйгээ өссөн. Зарим нь эсвэл аавтайгаа өссөн ч гэдэг юм уу тийм ээ. Ийм одоо орчин нөхцөл одоо өссөн ханига хүн бас одоо ойлгох мэдрэх явдлаас их чухал юм биш үү. Ойрд одоо миний бас нэг одоо ярилцаад ингээд хүмүүст яриад байгаа гол юм маань одоо ингээд гэр бүлийн асуудал юм шиг мөртлөө эргээд ингээд харангууд нэг нь аавгүй өссөн. Тийм учраас эр хүнийг хардаг, эр хүнийг үнцэх нь өөр байна. Тийм ээ. Одоо эмэгтэйчүүд. Зарим нь аавтайгаа өссөн охтууд байна. Гэтэл нөхөр нь одоо аавгүй өссөн, ээжтэйгээ өссөн байж ин л одоо тохиолдолд гэх юм уу ийм гэр бүл болох дээр илүү их ойлголцол биднээс явах шаардж байна. Тэгээ тэр ойлголцолд бол одоо бие бинийгаа их одоо ойлгох ийм цаг хэрэгтэй байна. За 3 дахь нэг чухал одоо тулгын 3 чулууны 3 дахь зүйл бол итгэлцэл юм байна. Итгэлцэл. Одоо ер нь бид нар чинь ер нь их тийм энэ нийгмээр гарч байгаа энэ кано мано энэ сошиал юмнууд чинь нэг хүнд итгэж болохгүй юм шиг одоо нэг ийм юм их явах юм а. Нэг гэр бүл одоо нэг хүн хинтээ чамаагүй очиод одоо сүүлэрчдэг эсвэл хинтээ чамаагүй очиод нэг одоо замбраагүй харилцаанд орчдгийн юм шиг ойлгуулад байдаг тийм ээ. Зөв зүгээр ажиллаа хийж байгаа хүнд өөр сэтгэл төрүүлдэг. Тэгэхээр бид нар бас нэг энэ итгэлцлийг яаж одоо дундаа бадраах вэ гэдэг ийм юмыг бас их бодох хэрэгтэй байна. Тийм учраас одоо гэр бүлийн тулгын 3 чулуу бол хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэлцэл 3 юм байна гэд ер нь бодож шүү. Би бас санал нэгдэж байна. Хамтын ажиллагаа гэдэг бол их чухал, ойлголцол чухал, итгэл чухал. Энэ бол нөгөө эр хүний удирдах авч явах хэвээр чухал зүйлүүдийн нэг л дээ. Тэгээд үзэгчдаа сонсогчдаа бас хүний хөгжлийн лектор жагаахын түрүүний хэлсэн эдгээр зүйлүүдийг эр хүний удирдах чадвар дээр авч явах чадвар дээр ер нь яг юу гэж үнэлж гин. Та бас өөрөө юу гэж боддгоо? Энэ талтай холбоотой санал бодлоо бас харамгүй илэрхийлж урмын алхаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг хамтран бүтээгээрэй. Урмын алхаа нэвтрүүлэг нэг өөр тактиктай жагаах. За жагаах бүтээрийн хувьд нэг тийм өөр коннекшнтэй шүү дээ. Жагаахаа ихнэр идэрмаа их чи битээр чи одоо гэр бүл судлалын магистрийн нэг анги. За битээр чи нэг байгууллагт ажиллаж исэн тийм сайхан ах トゥ хоёр. Тэгээд бит хоёр бол урмын алхаа нэвтрүүлгийг өнөөдөр үнэхээр удирддаг манлайлдаг ирчүүдийг бий болгох зорилготойгоор өнөөдрийн дугаарыг төлөвлөсөн, бэлтгэсэн. За нэг ялангуяа үзэгчдаа сонсогчдаа бас өнөөдрийн дугаарыг хамтран бүтээгээрэй. Яагаад вэ гэхээр урмын алхаа нэвтрүүлэг яг ийм скил ур чадвартай ирчүүдийг олноор бий болгохыг зорж гинэ. Тэгэхээр сонсогчдаа үзэгчдаа санаагаа нэмэрлээрэй. Эр хүний удирдах чадвар нэг ийм байвал зүгээр байдаг, тийм байвал зүгээр байдаг. Би ингэж удирддаг гэсэн энэ чанаруудаас нэг ялангуяа урмын алхаа нэвтрүүлэг шүүмжлэхийг биш, магтаж урамшуулахыг илүү их чухалчилдаг. Шүүмжлэлээд буруутгуулад эхлэхээр нөгөө нэг хан босгочдөг шүү дээ. Хамгаалтын хан босгоол тэгэл харилцаа буруу тийш явцдаг. Эсрэгээр нь та эр нөхрийнхөө
удирдах ийсэн, манлайлж ийсэн тэр чанаруудыг бодоод тунгаагаад өнөөдрийн нэвтрүүлгийн лайв стримийн доор меншн хийж байгаад миний нөхөр ийм удирдлагыг манлайллыг гэр бүлийнхээ харилцаанд үүсгэж ийсэн шүү. Чамдаа баярлалаа гэдэг үгийг хэлээд өгөөрэй. Энчнээс нөхөр чинь дараагийн өдөр, дараагийн удаа илүү сайн байя гэдэг урам зориг ирч хүчгийг авдсан юм шүү гэдгийг л урмын ялхаа нэвтрүүлэг гол тактика болгоод байгаа. За би бас одоо бас хилээд байгааг бас санаад тэр тийм ээ. Одоо ерх гэрийн тэргүүн хүн бол одоо манлайлах, удирдах гэдгийг бол одоо заавал хэн нэгэнд хийж харуулаад шаардлагагүй тийм ээ. Одоо бид нар бол гэр бүлээ бол хамтын ажиллагаанд одоо үргэлж явах бай. Одоо удирдах хэрэгтэй тийм ээ. Одоо яаж л хамтын ажиллагаа хийж болж ин гэр орон цэвэрлэхэд те. Би нэг ном уншижсэн байхгүй. За. Тэгээд ингээд хөдөө ингээ явах дээр майхан сав барих ажил гарч байгаа шүү дээ. За. Тэнгүүд нөхөр ямар арга сэдсэн бэ гэхээр яг нөгөө нэг буудлах газраа дөхөөд ирэх үед ингэж хэлд юм байна л. За манайхаа майхнаа барьж дуустал хинч бий засахгүй шүү. Тэ? Тэгтэр бүгдээрээ явах ба. Би юу хийх вүлээ гэдэг дээр төвлөрөөд галж майхнаа одоо барьчаад тэгээд явах ба. Одоо хувийн одоо дараагийнх юм хийж байна. Одоо бий засах тийм ээ юм руу. Тэгтэр эн чинь өөрөө яваа гэхээр хамтын ажиллагаанд мандалж байгаа. Чиглүүлж байгаа нэг хэлбэр байхгүй. Ерөөш. Одоо жишээлбэл энгийн юмнаас эхэлж штэ. Ерөөсөө л энгийн. Тэгээ бид нар шиг ингээл би одоо түрүүн бас хэлсэн штэ ингээл заавал одоо эр хүн гэр бүлээ мандалж байгаа, удирж байгаа гэдгийг хин нэгэн гэр бүлийнхэн мэдээд ах шаардлага. Гэхдээ л тэр мөлөөллийг явах үзүүлж явах хэрэгтэй. Яг тийм шүү те. За удирдахч, манлайлагч гэхээр зарим хүмүүсийн хувьд нэг жоохон буруу ойлгох гэдэг. Энэ бол одоо хамгийн чанга ярьдаг хүнийг хэлдэг. Эсвэл эрх мэдэлтэй хүнийг хэлдэг. Тэ гэдэг талаас нь зарим хүмүүсийн хувьд одоо жоохон ойлгох гэдэг. Тэгэхээр удирдахч, манлайлагч гэдэг хүн бол хүний итгэлийг олж чаддаг хүнийг хэлдэг. Наад зах нь штэ. Өөрийгөө удирдах чаддаг хүнийг хэлдэг. Өөрийгөө удирдах чаддаггүй хүн бол нөгөө хяналтгүй харилцааг үүсгдэг. Уураа удирдах чаддаггүй, үг хэлээ удирдах чаддаггүй, эсэргээрээ нөгөө нэг харилцаагаа удирдах чаддаггүй. Өөрийгөө удирдах сурах гэдэг дээр чинь нөгөө санхүүгээ удирдах, цагийн менежмент хийх, өөрийнхөө сэтгэл зүйг удирдах, зан чанарыг удирдах гэл зөндөө юм орж байгаа шүү дээ. Өөрийгөө удирдах, өөрийгөө төлөвшөлт хүргэж чадсан хүн бол гэр бүлээ авч явж чаддаг. Нэг байгууллагын нэг идис байж чаддаг. Удирдахч биш юмаа гэхэд хариуцсан ажлаа үүрэг даалгаврын дагуу сайн хийж чаддаг. Найз нөхдөд зөв манлайлал удирдлагыг бий болгож чаддаг. Ийм нөлөөтэй. Тэгэхээр удирдахч хүн гэдэг бол заавал эрх мэдэлтэй албан тушаалтай, эсвэл чанга ярддаг, бусдыг захиран тушаадаг, дээрээс харьцдаг хүнийг хэлдэггүй. Удирдахч, манлайлагч гэдэг хүн бол өөрийгөө удирдах чаддаг, бусдын итгэлийг олж чаддаг тийм хүн байдгаа гэдгийг би бас энэ нэвтрүүлгийг бэлдээд явж байхдаа олж харлаа. За бидэнд бол ингээд нэг бодит түүхүүд ирдэг жагаах. Урмын ялхаа нэвтрүүлэгт түүх хаягладаг бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд өнөөдөр ирсэн түүхийг бас уншиж өгье. За нэг сонсогч маань ингэж ирүүлсэн. Манай аав нэг ч удаа өөрийгөө дарга гэж хэлж байгаагүй. Гэхдээ гэр бүлийнхэн нь бүгд түүнд итгэдэг байсан. Яагад гэвэл тэр амлсан зүйлээ биелүүлдэг байлаа. Хүнд хэцүү үед хамгийн тайван хүн нь байсан. Алдаа гаргасан ч бурууга хүлээдэг хүн нь байсан. Одоо бодоход аав маань албан тушаалаар биш, зан чанараараа удирддаг хүн байжээ гэж нэгэн хүн өөрийнхөө аавын түүхийг энэ чинь ирүүлсэн байгаа. Тэгэхээр энэ ч нэг удирдлага гэдэг хүний яг нэг мөн чанар харагдаж байгаа биз? Яг энэ хүний түүхээс, миний ярьсан зүйлүүдээс та энэ дээрээс буулгаад үргэлжлүүлээд ярил. Ер нь юм байна. Мэдээж одоо хаана байгууллагч вэ, албан газарч вэ, одоо гэр бүлч вэ те хувь хүний одоо зан чанар бол аягүй чухал. Би одоо тэгээд амраадаа бас нэг нөөгөө хэлэхэд одоо танай ангийн охинтой гэр бүл болоход би өөрөө бас сайн одоо төлөвшөж чадаагүй, хүнийг одоо хэрхэн хайрлахаа сайн ойлгоогүй. Манай ангийн охиныг та зовоож байжээ. За тийм нөхөр л одоо суусан байна. Тийм ээ. Одоо эргээд ингээд харахад тэгээд би одоо сүүлд нь энийг ойлгоод ухамсарлаад тэгээ би одоо залуучуудад 7 жил та бусдыг хайрлахад, бусдаар хайрлуулахад бэлэн үү гэдэг тийм лекц их олон жил хийсэн баггүй юу. Хэдийгээр би бусдыг хайрлахад бэлэн байна. Би хүнд өөрийгөө зориулахад бэлэн байна. Мөн үү? Гэхдээ
хүн намайг хайрлахад би яг өөрөө бэлэн болсон уу тий миний зан чанар миний бие авч яваа байдал гэр бүлдээ үзүүлэх манлайлал тийм ээ одоо гэр бүлээ нэгдүгээрт тавих ойлголцол чадвар байна уу гэд яг түүнтэй адилхан байгууллагаас яг тийм хүн байгууллагыг бол одоо удирдах болно гэж бодож болно шүү дээ а тэгтээ одоо би яг тэр төвшөнд өөрөө хүрсэн үү Яг зөв. Хүмүүсээ одоо ингэж гин үү гэдэг энийг бол одоо хүн яах ёстой вэ? Ойлгох бодож явах ёстой байл. Тийм учраас би бас одоо ингээд эргээд амьдралаа харж байхад манай аа бол намайг одоо 19 настай байхад одоо хорвогийн мөнх бүсийг үдсэн. Тэгээ би яг намайг ингээд гэр бүл манай хоёр ах чинь надаас 2 нас 3 насны зөрүүтэй. Тэгээд нэг гэр бүл болж амьдрах гэдгийг би анх юу гэж ойлгож ирсэн бэ гэхээр ерөөсөө л нэг бүсгүйг хайрлаад нэг бүсгүйтэй амьдрал үр хүүхдээ болоод эд хөрөнгө цуглуулахыг одоо гэр бүлийн амьдрал юм байна гэж ойлгосон бохгүй юу. Тэгэл одоо ерөөсөө за юутай болох уу? За хүмүүс машин авдсан байлаа машин авъя гэдэг нэг элентр авч унаал. За энэгээр чи одоо ерөөсөө халтур малтур хийгээд мөнгө төгрөг осгоно одоо юу гэдгийг тийм ээ. Гэтэл хүнийг хайрлна. Хүнтэй одоо сууна гэж энэ талаар бид нар үнэхээр бага мэдээлэлтэй гэр бүл болсон юм бэл. Тийм учраас эргээд миний энэ мэдээлэл бага буруу ойлголттой энэ байдалд маань өөрөө нөгөө гэр бүлээ авч явах манлайлагч одоо дутагдал болсон юм бэл. Тэр хүний одоо байгууллагч бай гэр бүлээч авч явахд бол хувь хүний зан чанар бол айгүй чухал юм бэл. Байгууллагт ажиллахад бол мэдлэг чадвар хоёр бол чухал. Гэр бүлд манлайлахад бол юу вэ? Зан чанар айгүй чухал юм бэл. Тэгээ би ихнэрээ сонсож сурах. Тэ? Тэгээд үр хүүхдүүдээ сонсож сурах чинь хүний зан чанартай холбоотой байхгүй. Тэгээ би чинь өөрөө одоо нэг талаар залуу хүн нөгөө нэг талаар их тийм түргэн ийм одоо хэв шинжтэй хүн байна л т. Энэ байдлаасаа болоод бусдыг сайн сонсдгоо, өөрийнхөө бодлыг зөв гэж боддог, бусдыг яах вэ? Одоо сонсдгоо. Энэ байдал маань ингээд одоо бас гэр бүлээ манлайлахад байгаа санаа маань яг амьдрал дээр хэрэгжиж өгдөг, тийм ээ? Би яаж одоо цуг амьдарч өгнөө сонсохгүй байж манлайл үзүүлэх вэ? Тэгээд би дандаа одоо намайг даг би мэдчихин гэдэг. Гэтэл яг үндэ хэсэг хугацаа өнгөрөөд ирэхээр би амьдралынхаа төлөө ганцаараа л явж гин гэдэг гомдлол хийх магадлал руу явцдаг, тийм ээ? Тийм шүү. За лайв стрим үзэж байгаа үзэгчд маань яг өнөөдрийн удирдах чадвар гэсэн эр хүнд байх ёстой чухал чадварын талаар ярилцж байна. Үүнтэй холбоотой сан сэтгэлээ лайвын доор коммент хэсэгт нүүлдээгээрэй. Очир хот мөнх цэцэг өдрийн мэндэ шинэ 7 хоногийн минь төргий гэсэн байна. За шинэ 7 хоногийнх нь ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Өнөөдрийн сэдвтэй холбоотойгоор эр нөхрүүдээ ирчүүдээ яг өөрийнхөө дотны бүсд байдаг. Заавал нөхөр ихэхгүй. Таны хүрээлэлд байдаг маш олон ирчүүд байгаа шүү дээ. Аав байгаа, эрэгтэй дүү байгаа, ах байгаа, магадгүй хүргэн байгаа, хүү байгаа, тэ эрэгтэй найзууд байгаа. Яг энэ ирчүүдээ босгож урамшуулах ийм нөлөөллийг урмын алхаа нэвтрүүлэг хүргэхийг зорддог шүү. Гэхдээ магтаж урамшуулах гэдэг тактикаар. Магтаал урамшуул гэдэг бол одоо эр хүний сэтгэлийн хоол байдаг. Тэгэхээр энэ сэтгэлийнх нь хоолыг өгөөд илүү их урам зоригтой эрч хүчтэй байхад нь дэм болох энэ давалгааг л урмын алхаа нэвтрүүлэг явуулдаг шүү. Тэгэхээр ойр дотныхоо хүмүүсийн удирдах чадварыг онцлоод меншн хийгээд өнөөдрийн урмын алхаа нэвтрүүлгийг хамтран бүтээгээрэй гэж урьж байна. Ирчүүдийг ямар хоолн дуртай вэ гэлдэг. Сайхан цовинд тий бууцанд хорхон дуртай л гэл тэгнь шүү дээ. Тэг би хэлдэг магтаал дуртай шүү. Ирчүүдийн ерөөсөө хамгийн чухал хоол бол юу вэ? Магтаал. Эмэгтэйчүүдийн хамгийн гоё хоол юу вэ? Гал ингээл явна шүү дээ. Тэгэхээр би одоо энд бас сонсож байгаа эмэгтэйчүүдэд хандаж хэлэхэд хэлмээр. Ирчүүдийн хамгийн дуртай хоол бол одоо магтаал урамшуулал шүү. Цөв мөвөнд нэг дуртай биш ээ. Тэгээ бууз хуушуурнд их дуртай биш ээ. Хорхог боодгонд их дуртай биш ээ. Магтаалд их дуртай. Тийм учраас яг одоо нэг юм үг байт юм л да. Мэргийн эмэгтэй өөрийн гараар орон гэрээ босгоно гэж. Тийм учраас тэр мэргийн эмэгтэй гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр одоо нөхрөө магтдаг эмэгтэй үнийг хэлээд байгаа юм байна гэж ойлгож байна. Тийм шүү тий. Ерөөсөө нөхрөө магтдаг. Мондог. Тэгээд одоо хүнийг магтах аргыг олно гэдэг бол их мэргийн юм шиг ба. Хүнийг одоо шүүмжлэх, одоо хүний мууг олж хэлэх гэдэг бол бүх хүн чаддаг юм шүү. Харин хүнийг магтаж чаддаг, хүний сайныг олж харж чадна гэдэг бол их мэргэн.
юм шиг юм байна гэж ер нь одоо бодож хүн тэгээд өтссөн хойноо л ойлгох юм да амраа минь аа. Би танаас нэг асуулт асууя. Жагаа. Би энийг бүр танд хэлэхгүй байж байгаад энэ сценар дээр бичээгүй байж байгаа танаас асуух гэж байгаа шүү. За. За та одоо ингээд олон хүн удирдах явдаг ийм чадварыг өөртөө суулгасан хүн. Тэгээд яг энэ удирдах чадварыг өөртөө бий болгосон хүний хувьд ингээд анзаархад орчин үеийн одоо эрчүүдэд удирдах чадахгүй байхад, манлайлж чадахгүй байхад хүргээд байгаа ямар асуудлууд нийгэмдэр яг бодитоор байна гэж харж байна. За би одоо өөрийнхөө туршлагаас гэж хэлэхээс илүүтэйгээр яг хөө ингээд нийгмийн амьдрал тулгарж байгаа энэ одоо улс төр байна тий энэ одоо байгууллагуудад олон жил одоо байгууллага сургалт хийж штэ. Ерөөсөө харилцааны ур чадвар юм бэл. Харилцааны ур чадвар. Одоо ерөөсөө өөрийгөө бусдад ойлгуулж чадахгүй, бусдыг ойлгож чадахгүй. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт өөрийгөө зөв илэрхийлж чадахгүй, бусдыг яг одоо зөв ойлгож чадахгүй энэ байдал байгаа байхгүй. Тийм учраас одоо би бол боддог. Уг нь зөв юм бодоод байдаг. Тэгтээ буруу ярьдаг. Ярианы чадвар, харилцааны чадвар маш сул. Тийм учраас би одоо ингээд энэ төрийн байгууллага, хувийн хөвшлүүдэд байгаа нэг чухал зүйл юм гэдэг. Өдөрдөгч хүн бол их харилцааны ур чадвартай байх хэрэгтэй. Хинтэй ч ямар ч хүнтэй ярилцаж чаддаг, тийм ээ. Одоо өөрөөсөө ахмад хүн, өөрөөсөө жацуу, бас өөрөөсөө дүү, энэ гурван төрлийн хүмүүс. Хоёрдугаарх нь бас энэ дотор хүүсийн ялгаатай, тийм ээ. Одоо залуу бүсгүйчүүдтэй, үе тэнгийн бүсгүйч, одоо бүсгүйчүүдтэй өөрөөсөө ахмад тэ эсрэг хүсний хүнтэй хэрхэн ярих уу? Энэ харилцааны ур чадвар хүн бол их эзэмших ёстой. Хүн бол зөвхөн байр сууриаар удирдахгүй, мэдлэг чадвараар удирдахгүй. Хүний хамгийн одоо чухал зүйл бол харилцаа юм бэл. Харилцааны ур чадварыг хүн одоо эзэмших сурах хэрэгтэй. Ягаад гэвэл энэ бол олдмол чадвар байхгүй. Тэгээ төрөлхийн олдмол гэж ярьдэн шүү дээ, тийм ээ. Яг тэрнтэй адилхан энэ харилцааны ур чадвар бол олдмол. Тийм учраас өөрийн одоо ингэж одоо харилцааныхаа ур чадварыг одоо хөгжүүлэх ёстой л гэж би боддоо шүү дээ. Тэгэхгүй тэгэл ингээл ихэнх хүмүүс гар би уг нь чиний тухай айгүй сайн бодолтой яваад байсан байхгүй. Гэтэл чи надад ингэж хэлээд байхдаа яад ингэж ингэдэг те. Үгүй та тэгээ тэр бодож ирснээ хэлэхгүй яасан л байхгүй юу? Тийм биз дээ. Тийм учраас энэ харилцааны ур чадвар гэдэг бол үнэхээр чухал. Одоо гэр бүлд ч гэсэн бас яг тийм байгаа шүү дээ. Нөхөр хүн эхнэр хүүхдтэйгээ харилцаж сурах хэрэгтэй. Сурах хэрэгтэй. Одоо ингээд эхнэрийнхаа яг юу бодож байгааг ямар асуултаар нэн илрүүлж чадахгүй мөн үү? Сурах хэрэгтэй. Өсвөр насны хүүхэд нь ингээд өөрөөс нь гадна үе тэнгийнхэнтэйгээ нийлээ юу хийгээд яваад байна? Юунд дуртай байна? Болцсон байна? Юуг надаас нууж ийн? Юуг надад дийл болгож ийн гэдгийг одоо нэн илрүүлэх харилцааны ур чадварыг л эзэмших хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй тэгэл ингээд аав хүн хүүхдтэйгээ харж ийн гэтэр чи тэдэн цагт ирсэн байх шүү нөхөр. Чи хичээлээ сайн хийн шүү нөхөр. Ингэж шүү гэсэн нэг ийм харилцаа бол одоо тэгээд байдаг л аахгүй юу. Тийм учраас хүн одоо өөрийнхөө гэр бүлд байгаа тийм ээ 14 5 та хүүхэдтэй байгаа. Тэгээд 11 2 настай охинтойгоо за тэгээ одоо яа 5 6 настай хүүхдүүдтэйгээ яаж харилцах вэ? Энэ чинь гуруулаа биднээс харилцааны одоо ур чадвар шаардж шít. Тэгээд тэр дотор тийм учраас миний бодлоор бол байгууллага дээр ч их сайдлах. Харилцааны ур чадвар хамгийн чухал. Хүмүүстэй харилцах, өгч авах гэсэн үг шүү дээ. Ер нь харилцаа гэдэг чинь өгнө, авна гэсэн үг байхгүй. Өөрийгөө ойлгуулна, бусдыг ойлгоно. Тэгээд тэр дундаас харилцаа үүснэ. Гэтэл олон хүмүүст зөвөр ингээд нийгмээс одоо энэ байгууллага хамт олон энэ тийм ингээд явж хат харилцааны цэцгэл их гарах юм аа. Ер нь. Тэгээд яг юм бол мэдж байна. Байгууллагын дарга нар удирдагч нар. Тэгтээ тэрийг хүмүүстэй ойлгуулж чадахгүй байна. Бас хүмүүсээ ойлгож чадахгүй байна. Тийм учраас одоо би зөвхөн зөвлөгөө гэх юм уу хэлдэг нэг зүйл бол харилцааны ур чадварыг хөгжүүлээч. Харилцааны та харилцааныхаа ур чадварыг хөгжөө танд хэл байна, танд чадвар байна, мэдлэг байна, салбараа мэдж байна. Одоо танд дутагдаад байгаа нэг юм юу вэ? Харилцаа. Би одоо жишээлбэл одоо ингэж хэлж болж гин үгүй. Нямбатар гой. Одоо хотын дараа энэ хүн баг миний ойлгочоор харилцаанаас болоод хөсөрч байгаа. Би сайн уус төр мэдхгүй л дээ. Гэхдээ ингээд Нямбатар одоо ингээд харилцааны ур чадвар улам л өгчих хэрэгтэй байхгүй. Нийгэмтэйгээ харилцах, хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ харилцах,
одоо дээд улс төртэй улсын их хурал одоо засгийн газартайгаа харилцах мөн үү? Одоо энэ хүнийг одоо ингэж хамаагүй ярьж болж зүгээр яг би бодсон бодоо нэг нүггүй ярьчлаа шүү. За тийм ээ. зүгээр. Тий, ер нь бол одоо энэ харилцаа бол үнэхээр чухал шүү. Тий, удирдагч ир хүний нэг томоохон жишээ л дээ. Тийм учраас нэг буруу байхгүй гэж бодож байна. Би сая наашаа явж байгаад нэг дуу саналаа. За. Нөө үггүй зэмлсэн одоо Харцанаас тань гэдэг. Энийг би одоо энэ үггүй зэмлсэн харц гэж ер нь ямар харц юм бэ гэхээр энэ ерөөсөө л нэг тийм хайр дүүрэн одоо хүнд хайрыг илэрхийлсэн тийм л одоо харц байж аав хүний тийм ээ. Одоо ингээд үггүй зэмлсэн харц гэдэг бол чамайг би ямар их хайрладаг уу, ямар их чиний төлөө ойлгох уу гэдэг ийм л одоо сайхан одоо харилцаа байж гэж ойлгосон шүү. Тийм шүү. Тэгээд ер нь нөгөө нэг аав хүний нэг чухал чанар бол хүүхдийнх нь үдэнд хэрхэн яаж харагддаг вэ? Үнэхээр нөгөө удирдагч, манлайлагч аав хүний хүмүүсийн хувьд бол одоо миний нэг баримталдаг, боддог зарчим юу байдаг вэ гэхээр амлснаа биелүүлдэг аав байх хэрэгтэй. Хүүхдээ худлаа ярьдаггүй аав байх хэрэгтэй. Асуудлаас ер нь бол зогтдоггүй аав байх хэрэгтэй гэдэг энэ зарчмыг бол одоо баримталдаг. Тийм. Би бол энэ гурван зарчим бол их чухал гэж боддог шүү. Би боддоо тийм. Би бас худлаа ярина өө. Заримдаа одоо ингээд октоо өнө хүүхдүүд чи юмыг аягүй сайн санана штэ. Аав та худлаа ярьчтай. Үнэхээр одоо амлчаад биелүүлж чадахгүй нөхцөл байдал болно штэ. Тэгвэл уучлал гуйж сурах штэ. Яг зөв. Ер хүн. За миний хөө намайг уучлаарай. За миний ханаа намайг уучлаарай. Найз нь те. Үнэхээр энэ дээр одоо алдаа гаргачлаа. Энэ бол одоо найзынх нь буруу боллоо шүү. Найз нь үнэхээр одоо чамаас уучлал гуйж байна гэд уучлал гуугаас сурчих шүү. Манайх ч нэг одоо бас нэг сул одоо бас л харилцааны чадвар байхгүй. Харилцааны ур чадварын нэг одоо 4 элементийн нэг нь уучлал гуйх чадвар гэдэг байгаа шүү. Тэгээ эр хүн бол уучлал одоо гуйж сурна гэдэг бол маш чухал. За намайг уучлаарай. Би үнийг үнэхээр одоо чадсангүй те болсонгүй. Би энэ дээр одоо уучлал гуйж байна гэж хэлж байна. Би бол одоо бас гуйчдээ шүү. Одоо эхнэр охин богтоодаасаа аавгаа уучлаарай. Аавынтай хоёрт одоо хангалттай одоо тусалж чадсангүй гэд би одоо саяхан бас нэг том охиноосоо одоо бас уучлал гуйсан. За миний охин ингээд аав нь чамааг энэ гоё оюутан ийм одоо те үйт чинь аав нь одоо хангалттай тусалж чадахгүй байгаад аавыгаа уучлаарай гэж тэгсэн чинь манай охин юу яриад байгаа вэ аава та станерэ те би одоо танаараа миний амьдралд үзүүлсэн өрнөлөөгөөр бахархаж байгаа шүү гэж байгаа хгүй. Тэгтэр би ч одоо нэг уучлал гуйсан биш завшуугээ чинь боллоо шүү. Өөрөө баха урам авсан. Тийм учраас ер нь бол хүнээс уучлал одоо гуйж сурах явдал их чухал шүү. Амлалтаа хүрч чадахгүй байж болно. Би бол ойлгодог. Би одоо амлалт хэлчихэд одоо хөрөхгүй байна гэж одоо хөрөхгүй болчихно гэсэн утгатай биш. Үнэхээр амьдрал болохгүй юм болдсон шүү дээ. Тэгээ тэр үед үнэхээр уучлаарай гэж хэлчих хэрэгтэй. Энэ бол удирдагч хүний хамгийн одоо чухал чанар. Удирдагч хүний хувьд, эр хүний хувьд, аав хүний хувьд тийм ээ. Намайг уучлаарай. Би яг ингэж бодоод чадсангүй. Энэ миний буруу гэж хэлсэн ч болно шүү дээ. Гэтэл одоо муу эр хүн, муу аав, муу удирдагч яадаг гэхээр буруугаа бус руу ч гэж итгэл байхгүй. Чи тийм байсан бол ингэ хийсэн шүү дээ. Би үг ингэ хийчихсэн. Чи тэгээд ингэсэн юм чи одоо ингэхээс ингэсэн гэ тэ бусдыг буруутгах шүү дээ. Тийм учраас би зүгээр боддог ирчүүдийг бас нэг одоо нэг чухал зүйл бол үнэхээр амлалт хийгээ болохгүй бол уучлаарай гэж хэлчихэл. Би бас уучлал гуйчаад маш хэмзгэлж ичиж байна. Тийм ээ. Уг нь би ингэ сайхан бодсон ингээд болсонгүй. Намайг уучлаарай гэт. Тэ? Хань ижлээсээ ч гэсэн би уг нь чамаага жаргая гэж утсан тэгээд одоо бас л сэтгэл төрөхгүй л байгаа шүү. Чинийхээ сайхан аж аргалын төлөө сэтгэл зүрхэндээ тээж яваа шүү. Нэг өдөр нар гарнаа гэж хэлж яхад ягаад болохгүй гэх тийм үст. Уучлал гуйж сурах хэрэгтэй. Тийм шүү тий. Ямар ч нөхцөл байдал байсан гэсэн та өөртөө удирдах чадварыг суулгаарай. Та байгууллага ахлаад магадгүй улс удирдаад явахгүй байж болно. Гэхдээ та гэр бүлээ удирдах шүү. Та гэр бүлээ манлайлах хэрэгцээ шаардлага гарна.
та хүүхдүүдтэй нөлөөллийг үзүүлэх шаардлага гарна. Их нэртэйгээ шийдвэр гаргаж гэр бүлийн удирдах шийдвэр манлайлах чадвар танд зайлшгүй хэрэгтэй. Энэ бол эр хүнд байх ёстой чухал чадварын нэг. Гэхдээ урмын алхам нэвтрүүлгийн өнөөдрийн хүрэх гэж байгаа гол зорилго бол удирдах сурахад чинь чиглүүлэх ухааныг, мэдлэгийг илүү их тэлхтэн л одоо дэм болох зорилгоор битээр яриад байгаа. Одоо ийм нэг чухал ойлголт байгаа юм л да. Энэ хүн намайг ойлгож байна уу? Би энэ хүнийг ойлгож байна уу? Нэг. Хоёрдугаарт миний бодож санаад байгааг энэ хүн яг юу гэж харж байна? Яг надтай харж байгаа шиг харж байна уу? Нэг талаар. Нөгөө нэг дээр энэ хүний бодож байгааг би яг зөв ойлгож байна уу? Энэ өөрөөсөө зөв асуулт асууна гэдэг бол одоо зөв хариултын эхлэл гэхгүй. Тийм учраас би одоо энэ манлайллын бас нэг гол чухал зүйл бол одоо харилцан ойлголцол, харилцан ойлгослынхаа хүрээнд яг өөрөөсөө зөв асуултыг асуух явдал. Би яг энийг ойлгож байна уу? Тэ? Ханийгаа ойлгож байна уу? Үр хүүхдээ ойлгож байна уу? Хамт олноо ойлгож байна уу? Мөн үү? Ерөөс энэ гэхгүй. Дээрэс нь хамт олон маань намайг ойлгож байна уу? Эхнэр маань намайг ойлгож байна уу? Хүүхдүүд маань намайг яах вэ? Ойлгож байна уу? Тийм ээ? Энэ бол одоо айгүй одоо чухал. За тэгэл өчигт урд шүнгээл орой л хөл бөмбөг хүлээж явах замдаа бас хүлээж авах хугацаанд эхнэр охинтойгоо бас ярьж байгаа байхгүй. Тэгэл охины дараагийн сургууль соёл те газ сурч юм. За аавынх нь одоо нөхцөл байдал ийм байх шүү миний охин гэд одоо бас үннээ хэлсэн тий. Тэгээ миний охин аавынхаа ээж аав хоёрынхаа нөхцөл байдлын талаар яг юу гэж бодож байна? Ээж аав хоёрынхаа санхүүгийн нөхцөл байдал тий. Одоо энэ орчин нөхцөл байдал нэг ийм л байдалтай байгаа гэдгийг одоо чамаас нуумааргүй байна. Чи ер нь гадралж байгаа үсттэй гэд ингээд Монголд ирсэн дээр нь тэр бомтон биш шүү дээ гэл тий. Тий одоо ингээд хэлж шүү тийм ээ. Одоо тэр бомтон дээр чинь аймаар яг хөө би болж өгөр бодож байгаа. Бид нар чинь бүгдээрээ л аав хүний үр хүүхдүүдэд сургах тийм ээ. Одоо боловсрал эзэмшүүлэхэд тусалж дэмжих ёстой байхгүй. Тэгээд одоо тэрэндээ би бол аль болох бид нэр одоо өмнөөс нь харж бэлтэж байгаа тийм ээ. Жишээлбэл би бол эхнэр одоо бид хоёр бол одоо бүх одоо хэрэгцээгээ таньжаагаал одоо 5 цаасаа цуглуулаад хүүхдийнхаа боловсралд дэмжсэн шүү гэдгийг одоо хэлсэнтэй би өчтөр манай гэр бүлийн хурал болсонтой холбоотой хэлж байгаа шүү. Би сүүлийн 3 сар мах аваагүй бэлдэж шүү. Тэгээ би тооцоогоо үзлээ нөгөө нэг ингээд үдсэн тооцоог ш. Би 3 сагс өндгөл авсан бэл. 3-4 сагс өнд. Тэгээ би хэлсэн байхгүй. Тэг одоо ингэж их зардлаа явах бай. Химэлсэн биш үү миний охин? Гэт яг ээж нь нөгөө нэг цуг Америкт байсан те. Би чи ганцаараа сая одоо анх удаага одоо 3 сар амьдарч үслээ штэ. Тэгээд би бас их ойлголоо. Нөгөө нэг талаар бас ганцаараа байдал дотроо би химнэлээ. Тийм ээ? Одоо гэр бүлийнхаа зардлыг бууруулж өөрийнхөө зартыг бууруулсан маань одоо охин маань чиний минь төлөө шүү гэт. Одоо намайг бас ойлгох байх гэж хэлж байгаа шүү дээ. Тийм ээ? Гэтэл хожим ингээд хүүхдээ чи намайг ойлгохгүй гэж загнаж ийснээс нэг иймэрхүү юм амьдралд болж байгаа шүү гэдгийг яах вэ? Ойлгуулах. Тийм ээ? Ийм юм байна. Ер нь одоо бусад хүмүүсийн жишээ нөхцөл байдлыг ингээд танихтай харьцуулахад ер нь ганцаар байгаа эр хүн чи эрх дураараа байдаг штэ. За нэг сайхан зугаа цэнгэлээ хөөн. За дуртай хоолоо идэн. Дуртай газраараа явна, дуртай хүмүүстэйгээ уулзна гэл. Таны хувьд бол ингээд бахархаад барахгүй монгол эрчүүдийн нэг л дээ. Таныг нөгөө мэддгийн хувьд их бахархаж явдаг шүү гэдэг магтаалыг урмыг энэ ташранд би бас эфир дээр танд хэлмээр санагдлаа. Ангийнхаа охины өмнөөс, таны өөр хүүхдүүдийн өмнөөс, таныг дагдаг, тантай хамт байдаг дүүнэрийн өмнөөс, бүхэл хүмүүсийн өмнөөс баярлаж байгаагаа хэлэхгүй бахи аргагүй байна. Тэгээд ер нь бол танаас суралцдаг, танаас үлгэр зөв нөлөөллийг авдаг маш олон хүмүүс байдаг шүү. Тэгээд яг энэ мэтчлийн яг тань шиг Монголд нөгөө чимээгүй баатрууд гэд хэлчихээр амьдралд зөв яваа маш олон ирчүүд байгаа. Нөгөө нэг үхрийн ивэр дөрөхөөр 1000 үхрийн ивэр дөргөн гэдэгчлэн болохгүй бүтэхгүй байгаа ганцхан эр хүний жишээн дээрээс бүх ирчүүд ийм юм шиг. Бүх ирчүүд ингэдэг юм шиг энэ хандлагыг л одоо нийгэмд сошиал орчин дээр бүх талбар дээр ингэ сэвэд байна л да. Тэгээ урмын алхам нэвтрүүлэг бол яг ийм ирчүүдийг
дуу хоолойг ин гаргаж ийм ирчүүд нийгэмдэр байдаг юм шүү хүмүүсээ. Чимээгүй амьдрдаг, чимээгүй зүв яваа, чимээгүй хийдгээ хийгээ явж байгаа. Би тэгж гин гэж дэлддэггүй ийм ирчүүд байдаг юм шүү. Ийм ирчүүдийг бүр дуу хоолойгоо урмын алхаа нэвтрүүлгээр бүр зориудаар холбогдож орж ирээд гаргаасаа. Ийм ирчүүдийн дуу хоолойг илүү их байлгаад тэр болохгүй байгаа, бүтэхгүй байгаа гэж яригадаад байгаа тэр сүрийг, тэр эрийг бүгдээрээ хамтдаа дарцгаая. Монгол ирчүүдийг нөгөө нэг мандахад, цэцгэлэхэд, бадрахад урмын алхаа нэвтрүүлэг бас нэг түлхүүр нь болж байгаа. Одоо тэгэл нөгөө нэг ярьдаг ш нийгэмдэр ирчүүдэд зориулсан өстой олигтой юм алга байна, байгаа юм л эрүүлжүүлэх байна гэж ярьдаг ш. Ирчүүдэд зориулсан гэр бүлийн радиогоо сүргэж байгаа чухал контент гэж би ер нь бол харж байгаа шүү. Тий. Одоо Монголын телевиз, радио энэ сошиалын салбарт яг ирчүүдийн талаар хийж байгаа одоо цорын ганц нэвтрүүлэг нь одоо манай энэ гэр бүлийн радиогийн нэвтрүүлэг болоод байна шүү амраа. Нэгдэх нь. За хоёр дахь нь намайг одоо магтсанд маш их одоо баярлалаа. Миний дотор хоёр зүйл их болж байна. Нэгдүгээрх нь маш их урам авж байна. Нөгөөх нь бол цаашдаа маш их хичээж явъя гэсэн одоо хариуцлага явах илүү их мэдэрж байна. Одоо ирчүүдийн нэг тийм одоо үг байдэн штэ. Одоо хүн нэгдүгээрт эрэхтэй болж төрдөг. Яваанда эр хүн болдог. Эр хүн болсны дараа юу нөхөр болдог. Дараа нь одоо хань болдог, нөхөр болдог, болдог. За тэгээ дараа нь юу вэ? Өвөө. За тэгэхээр одоо энийг л хурандаа гэдэг байгаа юм л. Хурандаа болно шүү гэд. Тэгэхээр одоо би чинь нэг одоо цаашаа бас нэг цол ахих шаардлага надад байгаа. Одоо цолондоо хүрээгүй л байгаа. Тийм ээ. За тэгтээ цаашдаа одоо бас хичээя. Тэгээд одоо Монгол ирчүүд бид нар бол бие биенийгээ урамшуулах хэрэгтэй. Дээрээс нь эмэгтэйчүүд тий одоо эмэгтэй хүний амьдрал заашгүй том нөлөө үзүүлж байгаа хүмүүс бол ирчүүд. Ирчүүдийн амьдралд одоо эмэгтэйчүүдээс илүү том нөлөө үзүүлж байгаа зүйл гэж юусоо байхгүй. Тийм учраас бас энэхүү цагаар дамжуулаад би бас олон эмэгтэйчүүдтэй захиж хэлэхэд эрэгтэй хүний хамгийн дуртай хоол бол урам зориг шүү. Тий? Цовын бол одоо биш шүү. Тийм учраас одоо ирчүүдийг их урамшуулж байгаарай гэж хэлмээр байна. Нөгөө нэг талдаа ирчүүдээ би бас одоо хэлмээр байна. Одоо үнэхээр одоо гэр бүлээ бол удирдан мандаалахад бол хамгийн чухал зүйл бол харилцан ойлголцол шүү. Таны юу гэж бодож байгааг таны гэр бүлийнхэн ойлгож гин үгүй юу гэдгийг анхаарч явах хэрэгтэй. За дараа нь хамтын ажиллагаа. Та нар хамтдаа л бид нар энэ нэг гэр бүлийг тал талаас нь тийм ээ барьж босгож нэг гэрийн одоо хоёр баган шиг тэгээ доороос нь тулж өсгөж яваа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хин нэг нь ингээл амьдрал авч явал хин нэг нэг зүгээр суугаад байдгийн биш тийм ээ. Одоо ийм шүү. Тийм учраас одоо ирчүүдээ гэр бүлийн хамтын ажиллагаанд гоё манлайлах хэрэгтэй. Тэ хамтдаа зүтгэж яваа шүү. Бид нар хамтдаа ийм шүү. Үр хүүхдүүдтэй хүртэл үнийг ойлгуулах хэрэгтэй. За гурав дахь одоо эр хүний хамгийн том үзүүлэх манлайлал бол итгэл юм байна. Хүнд итгэж сурах хэрэгтэй. Тийм ээ? Итгэх хэрэгтэй. Хүнийг өөрийнх нь өмнө алдаа гарах хүртэл итгэх хэрэгтэй байхгүй юу? Ер нь тийм ээ? Хүнд итгэх шиг сайхан юм байхгүй шүү. Харин хардах шиг итгэхгүй байх шиг муухай юм байхгүй. Тэгээд одоо хүнд бол тулт нь итгэж сурах хэрэгтэй. Тийм ээ? Тийм учраас би одоо энд байгаа одоо ирчүүдтэй хэлмээр байна. Та бол одоо хүмүүс таны тухай юу гэж боддог? Энэ хүн надад эцээ хүртэл итгэсэн шүү. Тэгээ энэ хүн намайг өөрийг нь хуурс жахад хүртэл надад итгэжсэн шүү. Би энэ хүнийг хайрлаж хүндлэх ёстой шүү гэдэг бодол төртөл нь хүнд яах ёстой. Итгэж явах ёстой шүү л гэж одоо хэлмээр биш. За нэвтрүүлгийн цаг өндөрлсөн байна. Урмын алхаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг хүний хөгжлийн лектор Жаргал сайхан ах маань ирж хамтран бүтээлцлээ. Урмын алхаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг үзэж сонссон бүхий л хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд чимээгүй сонсох, чимээгүй үзэх биш. Оролцож, дэмжиж яг энэ бидний хилээд байгаа яриад байгаа санаануудыг бодитоор төрдөг байгаарай гэдэг уриалгыг төгсгөлд нь бас хэлье. Тэгээд удирдах чадвар гэдэг бол өөрөөс чинь эхэлдэг юм шүү. Та өөрийгөө удирдах чаддаг, өөрийгөө зохирч чаддаг, хянаж чаддаг, илэрхийлж чаддаг энэ байдлаас үүдэлтэй шүү гэдэг үгээр өнөөдрийнхөө дугаарыг жаргая. Эр хүн тугч барьдаг, тугалж хариулдаг гэдэг үстэй. Хэрвээ туг барин мандаж яваавал амжилтаа дахиад нэг шат ахиулахад чинь бид дэм болъё. Тугал хариулж яваавал ганцаардал өвдөлтөө эдгэх сэтгэлийн дэмийг бид өгье.
Монгол эр хүний дотоод хүчийг сэргээх урмын алхаа нэвтрүүлэг.